Эдийн засгийн чуулган төрийн ордонд болж байна. За яг одоо бол төр завсарлаад байгаа юм а. Бид эдийн засагч төлгөөнтэй уулзаад байна. Монголын бизнес хөгжлийн холбооны өдөр дах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Та бол хэдтэй эдийн засгийг төлхөө судалдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ манай өнөөдөр хөршийн маань эдийн засагт яг сүүлийн 1 жилдээ сүүлийн хагасчлалд ямар шинэ өөрчлөлтүүд бий болов, ямар шинэ содон мэдээллүүд байна. Эхлээд энэ талаар бидэртэй хавалцгаа. За тэгээд хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Хятадууд 13 дахь 5 жилийн төлөвлөгөөгөө батллаа. Өнгөрсөн жилийн 10 сард бол эхний драфт нь бол гарсан байсан. Тэгээд энэ драфт гарсны дараагаар яг энэ 3 сард бол батлаад одоо дараагийн 5 жилдээ ямар зорилтууд тавьснаа бол тодорхойллоо л доо. Тэгээд энэ зорилтуудыг бол маш их том яриа болох ба. Ягаад том яриа болох вэ гэхээр тэр бол салбар болгон дээр тус нь ингээд их олон зорилтуудыг зоож өгсөн байгаа. Миний хувьд бол одоо яг эрчим хүчний салбарынх нь бол тэр зорилтуудыг илүүдүүлэхгүй уншиж судалж байна. За Хятадын эдийн засаг өнөөдөр хүмүүс бол жижигэрж гин гэж ойлголттой байлээ. Тэр нь бол яг үнэндээ бол яг тийм бодит биш мэдээлэлтэй. Хүмүүс Хятадын эдийн засаг одоо 6.5% өсөж байна. Энэ нь өмнө нь бол нэг 10 хэд 11 12% өссөнтэй харьцуулахад бол хамаагүй жижигэрсэн гэж ойлгоод байна. Гэтэл энэ бол Хятадын эдийн засаг бол одоо хүртэл бол томорсоор байгаа гэж би хэлмээр байна. За яагаад вэ гэхээр өнөөдөр буюу одоо 2015 оны урьдчилсан дүнгээр бол Монголын эдийн засаг 2.3% өслөө шүү дээ. Гэтэл 16 онд бол Хятадын эдийн засаг 6-аас 6.5% өсөлтөд гарахаар байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө энэ нь бол Хятадын эдийн засаг бол 11 тэрлион доллар буюу ойролцоогоор Монголын эдийн засгаас даруй 1000 дахин том эдийн засаг. Энэ 1000 дахин том эдийн засаг чинь өөрөө 6%-аар өсөж ийн гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр 6% өсөлт нь л өөрөө Монголын эдийн засгаас хэд дахин том өсөлт болж байгаа. За өмнөх 10 жилдээ ингээд харьцуулъя л да. Өмнө нь 12-3%-аар өсөж исэн Хятадын эдийн засаг гэж ярьдаг те. Тэгвэл одоогийн өсөлтийн 6% бол өмнө 10 жилийн өмнө 10%-аар өсөж ирснээс ч хамаагүй их нэмэн үрдэг бол нэг жилдээ бүтээж байгаа. Зүгээр нэг жишээ аваад үзье л да. За 1 тэрбум доллар гэдэг ингээд ярьчих те. 11 тэрлион гэж яриад яг 1 тэрбум долларын 10% нь их үү, 5 тэрбум долларын 6% нь их үү гэж бодъё л да. 1 тэрбум долларын 10% бол одоо юу гэх юм 100 сая доллар болж штэ тий. Гэтэл 5 тэрбум долларын 6% чинь өөрөө бараг 300 сая болоо авчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол ингээ харахад бол Хятадын эдийн засагт бол хамаагүй бол томорж байгаа дүр зураг бол ер нь харагдаж байгаа. Эрчим хүчний салбарыг илүү онцолж байна гэдэг сая дурлаа шүү дээ. Тэгэхээр манай улс бол бас сэргээгдэх эрчим хүчний нөөц бол маш их арвинтай. Ойрын жилүүдэд бол Монгол улс эрчим хүчний экспортлогч орн болно гэдгийг бол манай эрчим хүчний сайд бол ил тод мэдэгддэг байгаа. Тэгэхээр манай яг энэ төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого нь урд хөршийн тэр эрчим хүчний бодлоготой хэр уялдаатай байгаа юм бол үнэхээр экспортлогч орн болох боломж нь яг бодитоор байна харагдаж байна. За 13 оны судалгаагаар харахад бол Хятадын нийт одоо эрчим хүчний нийлүүлэх боломж нь 1090 гигаватт байна. Энэ нь бол эргээл Монголынхаас 1000 дахин том ер нь ингээд цар хүрээний хувьд аваад үзэхэд дандаа 1000-аар яригдаад байгаа байхгүй. Хэдэн 100-аар биш дандаа 1000 дахин гэж том. Гэтэл энэ том зах зээл чинь өөрөө 5%-аар өснө үү, 6%-аар өснө үү ингээд өсөхөд тэр эрчим хүчний хэрэглээ нь бас тэр хэмжээнд бол харьцангуй бас өсөлт үзүүлж байгаа. Тэгэхэд тийм их хэмжээний эрчим хүчийг Хятадууд өнөөдөр хаанаас хангах вэ гэдэг дээрээ тэдний хувьд бол толгойн өвчин бол байгаа. Энэ асуудлыг бол хоёр улсад бол ашигтайгаар бол шийдэх бүрэн боломжтой. Тийм ч учраас ингээд тодорхой төслүүд дээр энэ эрчим хүчтэй экспортлохтой. Эрчим хүч экспортлох гэдэг дотор ч одоо мэдээж нүүрс орно, мэдээж юу орно одоо шууд захиргааныг энд Монгол захиргаа станц байгуулад урагшаа гаргах гэдэг маш олон
хэлбэрүүд бол орж байгаа юм л да. Эрчим хүчийг бол зөвхөн нүүрсээр ч юм уу эсвэл нефтээр ч юм уу ганц энэ 2-3 эрчим хүчний их үүсвэрээр бас төлөөлөн бодох хэрэггүй байх гэж би бодож байна. Тэгэхээр манай урд хурс бол одоо хүн амынхан тоог аваад үзсэн ч одоо 1 тэрбум гаруй болчихсон эдийн засгийн хувьд бэхжээд уламжлалт чадах хүчиж байна. Одоо маш монголчуудын хувьд бол их том потенциал, их том давуу тал гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ бол мэдээж энэ давуу талаа яг бодит байдлаар бид ингээд ашиглаад урд хурс руу экспортоо гаргаж байгаа. За ялангуяа нэмэн үрдэг шингэсэн бага бүтээлтгүүн экспортлж байгаа аж ахуйн нэгжүүд бол маш цөөхөн байдаг. Тэгэхээр энэ аж ахуйн нэгжүүдийн тоонд өөрчлөлт гарсан юм болоо бид нар урд хурс руу өнөөх түүхийгээр нь боловсруулаагүй чигээр нь экспортлсон хэвээрээ байна. Эхнээсээ бол гарч эхэлж байна. Манай хувийн компаниуд бол хятадын зах зээл үнэхээр том юм аа. Бид нар энэ зах зээл рүү нэвтрэх хэрэгтэй юм аа. Тэгжиж бид нар энэ өнөөдөр эдийн засгийн өсөлтийг бол өндөрт авч явж болох юм байна гэдгийг мэдэрч эхэлж байна. Жишээлбэл одоо улс ундаа гэж аваад үзэл та тий. Дотоодод бол 4-5 том компаниуд байна. Энэ том компаниуд эдийн засгийн өсөлт ингээд Монголын эдийн засгийн өсөлт ингээд муудаад ирэхээр дотооддоо үнээрээ өсөлтөх юм бол бүгдээрээ ингээд борлуулалт болоод орлого нь бол бүгднгийнх нь доошоо унж байгаа. Зөвхөн үнээрээ өсөлтийг. Тэнгууд энэ гэтэл хятадын зах зээлгээд 1.3 тэрбум хүнтэй зах зээл байна тийм. Энийг ингээ харахаар манайхан бас нэг талаас айж байгаа. Энэ зах зээл рүү яаж гарах вэ? Яг тэгэхээр өөрсдөө мэдэхгүй байна. Тэгвэл энд бол тодорхой стратеги бариад гарах хэрэгтэй. Эхнээсээ манайх одоо Tesco корпорац гэдэг зохицуулал захиралтай компани бол гарсан л да. Тэгээд урагшаа ингээ гарч байгаа нь бол энэ бол ингээ ерөнхийдөө бол бусад компаниудаа үлгэр жишээ болоод явах болов уу гэж би хүлээж байна. Хэрвээ ганцаараа явбал бас манай компаниуд ингээд нэгнийхээ хийсэн алдааг ингээд давтаал те гайл дээр ямар нэг асуудал үүсвэл яг нөгөө араас нь орж байгаа компаниуд бас нэг асуудлууд үүсээл тэгэл эн чинь өөрөө одоо зэс юм уу нүүрс юм уу ингэсэн хамгийн бага буюу бараг нэмэн үртэг шингээгүй тийм бүтээгдэхүүнүүд бол биш шүү дээ. Энэ бол чичирганы жүүс, энэ нэрсний жүүс, энэ уустай ундаа ингээд энэ бүтээгдэхүүнүүд чинь тий Монголд бол яг чичирганы Монголд тарьж гин те чичирганы шүүсийг Монголд гаргаж гин чичирганы яг тэр савлсан бүтээгдэхүүнүүдийг Монголд хийж гин гэхээр энэ бол 100%-гээд аваад үзэхэд дор хаяж 80-90% бол нэмэн үртэг бол бүгд Монгол бүтээгдэж байгаа байхгүй. За яг хөө Tetra Pak-ийн сав те тэр таглаа маглаа гэдэг нэг зарим нэг бүтээгдэхүүнүүд бол гаднаас орж ирж байгаа нь үнэн. Тэр нь гэхдээ нийт үнийн дүнгийн маш бага хөв штэ. Гэтэл түүхийн эдгээр бол тийм биш байхгүй. Зэсийн хүдэр ингээд гарлаа гэхээр тэр эцсийн бүтээгдэхүүн хэдэн хөв болж байна. Гэтэл жүүс чацрагны жүүс гэдэг юм уу тэр бол өөрөө эцсийн бүтээгдэхүүн байхгүй. Тэгээд ингээд бодоод үзэхээр бид нэр бол тийм эцсийн бүтээгдэхүүн ялангуяа энэ хятадд бол хэрэгтэй бүтээгдэхүүнүүд бол ямар нэг хэмжээгээр бол ингээд одооноос гаргаж явах хэрэгтэй. Тэгж гаргахдаа миний бодлоор бол нэгээрээ бас ингээд байнга яваад амааргүй байна л да. Эдийн засгийн яам гэж байдаг ч юм уу эсвэл гадаад харилцааны яам ч юм уу эсвэл яг засгийн газрын дэрэгдэх нэг агентлаг гаргаж ирээ те экспортын нэг цонхны бодлогоч гэдэг юм уу эсвэл экспортыг дэмжих агентлагч гэдэг юм уу те шууд экспорт гэж нэр өгвөл дэлхийн худалдааны байгууллагт ямар нэг асуудал үүсэж магадгүй гэж бол гадаад худалдааны агентлаг гэж нэр өгөөд тэр агентлаг дээрээ яг энэ экспортоор гарч байгаа байгууллагуудаа нэг талаас нь бичиг цаас байна уу те гадаад харилцаан дээр нь байна уу эсвэл гайл дээр нь байна уу энэ тал дээр нь туслаад нөгөө талаасаа яг энэ чиглэлээр экспортын ялангуяа Хятад, Япон, Европын холбоо, Орос гэсэн энэ дөрвөн чиглэлээр бол энэ Монголын эцсийн бүтээгдэхүүнүүд хэр хэмжээгээр борлогдох боломжтой байна гэдэг судалгааг гаргаад дээрэс нь энэ дөрвөн зах зээл дээр ямар стандартуудыг хангаж чадах юм бол манай Монголын компаниуд өндөр хэмжээгээр бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой вэ гэдэг судалгаануудыг бүгднийг зангидаад ингийн авч явдаг нэг байгууллага хариуцдаг эзэнтэй байх юм бол Монголын өнөөдөр одоо үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниуд маань илүү хурдтай хөгжих юм болов уу гэж би бодож байна. Тэгэхээр уулзсан үйлдвэрлэгч болох юм бол экспорт эзэнгүүдснийг онцлоод л байгаа. Онцолж байгаа. Гэхдээ өнөөдөр тэд нэр хятадын стандартыг
ямар байдгийг мэдэхгүй байна. Японы стандарт ямар байдгийг мэдэхгүй байна. Гэтэл бид нэр Японтой эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэлийн гэрээ байгуулсан энэ хүрээнд 8,000 бүтээгдэхүүн ямар ч Япон руу импортын татваргүйгээр орж байгаа шүү дээ. Хятад руу бол бид нар яг дэрэгдэн байгаа мөртлөө энэ боломжийг бол ашиглаж чадахгүй байна. Европын холбоо руу 7,200 бүтээгдэхүүн татваргүйгээр орох боломжтой байна. Тэгэхээр энэ бүгдийг өнөөдөр яг хэдэн байгууллага нь ашиглаад байна те. Ягаад ашиглаж чадахгүй байна гэхээр эргээл нөгөө аргачлал дээр байгаа, холбоо харилцаан дээр байгаа, тэр гайл стандарт дээр байгаа. Ингээл унчиж байгаа байхгүй. Тэгэхээр яг энийг нэг зангидаад амжилттай явсан компанийн амжилтаас бусад компаниудтай хуваалцаад тэгээд явдаг нэг тийм төвлөрсөн нэг тийм байгууллага хэрэгтэй байгаа юм болов уу гэж би бол харж байна. Японд би очиод ингээд уулзж байхад бол тэнд бол яг ийм байгууллага бол байгаа байхгүй. Яг гадаад худалдааг нь хариуцсан. Гэхдээ тэд нар илүү тийм төрийн. Гэхдээ тэд нар илүү юуг яаж яах гэхээр экспортыг илүү дэмждэг. Экспорт талаасаа тэгээд тэр байгууллага нь тэр стандартууд, Америкийн стандартууд, автомашины салбарын бүх материалуудыг ингээд нэгтгэхэд Toyota-д, Nissan-д ингээд бүгдэнд нь ингээд ижилхэн тийм. Энд чинь нэг л улсын компаниуд юм чинь яг төр нь бол яг л адилхан нэг айлын хөгжүүлж бусад хоорондоо өрсөлдөж байгаа ч гэсэн энэ компаниудтай бас харьцах хэрэгтэй юм шиг байна. За маш их баярлалаа. Богино хугацаанд их мэдээлэл өгч чадлаа. Бид эдийн засагч дэлгөөнтэй ярилцлаа.